За сайн байцгаана уу. За өнөөдрийнхээ хичээлээр би та нартай тренд цамцны нөгөө бундгар цэцгнүүдийг зааж өгөх гэж байна. За тэр цэцгийг би энэ шавгар малгай дээрээ хадаж өгсөн байгаа. За манай охин бид хоёр хамт хичээлээ оруулах гэж байна. За та нар маань энэ хөөрхөн болцор хөлийг хараад хичээлээ сурхандэ. За ингээд энэ цэцгийг би та нартай зааж өгнө. За энэ болохоор арай өөр цэцэг. Тэгээ энэ нь бол хийхэд маш хялбар. Ерөөсөө зүү хэрэггүй гар дээрээ ингээл ороогоол хийчихнэ. За энэ хамгийн хялбар цэцэг. Ингээд 5 дэлбэтэй голд нь ийм өөр өнгөөр хөөрхөн голыг нь хийгээд ингээд би энэ шавгар малган дээрээ гоёж өгсөн байгаа. За бид нарт ийм бүдүүн зүү хаач байхад л хангалттай. За ингээд би болохоор энэ ягаанаараа дэлбэгээ хийгээд энэ ногооноор голыг хийх гэж байна. За энэ хуруу маань болохоор энэ дунд хуруу болохоор ийм тэгшхэн байгаа. Энэ маань болохоор бүдүүн байж байгаа нарийцсан учраас цэцэг маань ингээд жоохон хэлбэр дүрсэн онцгой гарах учраас би энэ дунд хуруун дээрээ хийлээ. За ингээд бүгдээрээ энэ хийж байгаа утас маань жоохон бүдүүвтэр утас учраас би энд 25 удаа хуруугаа орооно. За 1 2 энийг маш гоё жигэд тэгшхэн ингээд болж өгвөл дестраллаар нь ингэж ороовол гоё дэлбэ гарна. 2 3 4 соловтор орооно. 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 22 23 24 25. За ингээд 25 ороогоод за ийм үлдээгээд одоо таслаад авна. За одоо бид нарт нөгөө зүү маань хэрэгтэй. За одоо зүүндээ ингээ уцаа сөвлөөд өгнө. За одоо энэ ороосныхоо дээд талаас нь за энэ хажуу талаар нь зүгөө оруулбал хэлбэрхэн ордог. За ингээ оруулцсныхаа дараа энийг голлуулад одоо энэ дээр нь ингэж голлуулад ингээд сөлбөж өгөөд ингэж одоо татан чангална. За 1 удаа. За одоо дараагийнх нь яг ингээд энэ доогороо оруулчихад маш хурдан орчих. За ингээд 2 дахин ингэж татаж өгөөд за одоо 2 татсан шүү дээ. Одоо энийг хажуу тал руугаа ингэж оруулаад за энэ эхлэл утас энийг бас доош нь чиглүүлээд одоо энэ талаас нь ингээд сөвлж өгнө. За одоо энэ утсаа ийш нь оруулаад энийг хамтд нь за ингээд татаад өгнө одоо чангална. За дахиад бас ингээ 2 оруулж өгнө. За ингээ 2 одоо суглаа авчина. За одоо 1 энэ хавь руу нь оруулж өгөөд одоо энэ маань зангилж гин гэсэн үг. Ингээд чангалаад за одоо энийг хэрэггүй. Одоо үлдсэн утснуудаа бүгднийг ингээд тулгаад таачлаад авчина. За хийж дууссаныхаа дараа бас хэлбэр дүрсийг сайн гаргаж өгөөд утсаа гоё нааш нь цааш нь татаад аль талаар нь харуулвал гоё байна. тэрүүгээр нь ингээд тавьчихна. За ингээд тавьчихсан. За одоо энийг хэрэггүй. Одоо үлдсэн утснуудаа бүгднийг нь тулгаад таачлаад авчина. За хийж дууссаныхаа дараа бас хэлбэр дүрсийг сайн гаргаж өгөөд утсаа гоё нааш нь цааш нь татаад аль талаар нь харуулвал гоё байна. тэрүүгээр нь ингээд тавьчихна. За одоо энийг хэрэггүй. Одоо үлдсэн утснуудаа бүгднийг нь тулгаад таачлаад авчина. За хийж дууссаныхаа дараа бас хэлбэр дүрсийг сайн гаргаж өгөөд утсаа гоё нааш нь цааш нь татаад аль талаар нь харуулвал гоё байна. тэрүүгээр нь ингээд тавьчихна. За одоо энийг хэрэггүй. Одоо үлдсэн утснуудаа бүгднийг нь тулгаад таачлаад авчина. За хийж дууссаныхаа дараа бас хэлбэр дүрсийг сайн гаргаж өгөөд утсаа гоё нааш нь цааш нь татаад аль талаар нь харуулвал гоё байна. тэрүүгээр нь ингээд тавьчихна. За одоо энийг хэрэггүй. Одоо үлдсэн утснуудаа бүгднийг нь тулгаад таачлаад авчина. За хийж дууссаныхаа дараа бас хэлбэр дүрсийг сайн гаргаж өгөөд утсаа гоё нааш нь цааш нь татаад аль талаар нь харуулвал гоё байна. тэрүүгээр нь ингээд тавьчихна. За одоо энийг хэрэг
За хоёр дахь нь, гурав дахь нь, за дөрөв дахь нь. За ингээд 5 дэлбэгээ хийгээд дуслаа. За одоо эднэрийг нөгөө нэг тасалсан утастай талыг нь бүгднгийн дотог тийш нь харуулад одоо эднэрийгээ холбож өгнө. За холбож өгөхөд биднэрт дахиад зүүн маань хэрэг болно. За нэг иймэрхүү байхад болно. За одоо энэ зангилсан хэсэг ба штэ. Энийхээ яг хажуугаар нь гэж одоо энэ харагдаж штэ. За энэ нөгөө тасалсан утас маань харагдаж байна. Энүүнийхээ чүд дээгүүр нь ингээд оруулаад өгнө. Их утас авахгүйгээр иймэрхүү багтал болно. За ингээд бүгднгийн сүвлээд өгнө. За хоёр дахь нь. Гурав дахь нь. Дөрөв дахь нь. За тав дахь нь. Ой. За 5 дэлбэгээ ингээд энэ тасалдсан утасныхаа дээд талаас нь ингээд тавланг нь холбогдсон. Одоо буцаад явна. Буцаад явахдаа ингээд одоо энэ утасныхаа дээд талаас нь ингээд сэвлээд өгнө. За өргөлжлүүлээд ингээд за ингээд 5 дэлбэгээрээ тавлангаар нь утсаа гүйлгэд гаргана. За ингээд утсаа чангалаад айхтар бас чангалахгүй голдоо иймэрхүү нүх үлдээн. За одоо ингээд занглаад. За одоо зангилтсан. Тэг аль нэг урт утсыг нь энэ хоёр утасны маань аль нэг нь урт байгаа. Тэрнийхээ уртыг нь сонгоод зүгээ дахиад сөүлж өгöd. За одоо энийг энэ талд нь үлдээгээд энийг эргээгээд ингээд буцааж явуулаад яг харалтаа очоод энтэйгээ харалтаа ингээд дуусгах чинь. За энэ маань дараа нөгөө цэцгээ тогтоож өгөхөд хэрэгтэй. За ингээд цэцэгний маань дэлбээ бэлэн. Одоо голыг нь хий. За голыг болохоор чигчүүн уранда 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 болно. За яг саяных шиг утас үлдээгээд за яг адилхан техникээр хийчин. За ингээд 2 явуулаад 2 занглаад за эргээд доороо ирлээ. За би энэ айгу богинохон тасалчих. За энийг ингээд доор нь бас занглаад за ингээд гол маань болчлоо. За би цэцэгнийхээ голыг дахиад хийсэн. За одоо энэ дээр ингээд аль тал нь гоё байна. Тэр талыгаа сонгож агаад за цэцэгнийхээ голыг ингээд тавьж өгөөд за одоо дэгээ зүү ашиглаж болно. Эсвэл энүүгээрээ энийгээ тогтооцсон ч болно.
За энийг хайчлаад авчи. За одоо ингээд тавьж агаад цааш нь ингээд энийгээ тогтоож өгнө. За ингээл нэг талаар нь гаргаад нөгөө талаар нь оруулаад за буцааж ингэж хатгаад өөртөөхөө одоо хаагур натгуул гоё хэлбэртэй дэлбээ маань үлдэх нү гол нь үлдэх нү гэд ингээл дочим. За манай беби энд юм шажигнуулаа. Бэн. За ингээд голоо гоё тэгшгэн тогтоож өгөө. За би цэцэгнийхээ голыг ерөнхийдөө дөрвөн талд нь ингээд аятайхан шиг утсаа оруулаад гаргаад тогтоочлоо. За ард талдаа бол иймэрхүү байдалтай ингээд дуусгачихна. За ингээд зангилж өгөөд дуусчлаа. За иймэрхүү цэцэг болно. За тэгээд энэ хоёр утсаараа одоо би энд бол ингээд оруулаад ингээд тогтооцсон байгаа. Энэ хоёр утсаа эхлэл төгсгөлийн утсаа ашиглаад за ингээд цэцэг хийхийг зааж өглөө. Охинтойгоо хамт хийсэн болохоор бас сайн тайлбарлаж өгч чадчихгүй. За ингээд энэ цэцэгнийхээ голыг хөөрхөн өөртөө дараа нь засаа бөмбөр болгоод дэлбэгээ хөөрхөн бас засаад ингээд тавьчихнаа. За та нартай баярлалаа. Хамт байсан та нартай баярлалаа. Хөөрхөн цэцгээ хийгээд малгайгаа гоё орой олон зүйлд ашиглаж болно. За баяртай.